Дорнот аймгийн Ташбалбар сумын нутагт холимог металлын улааны ордод үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100% хөрөнгө оруулалттай Шиншин компаниг тойрсон хил ам байнга гардаг. Шиншиний баяжуулах үйлдвэрийн Шингэ хаягдлын далангаас 2010 оны 9-р сараас хүнцэл, хар тугалах, цайр зэрэг хорт бодцоор бохирлогдсон ус шүрч Сэвсүүлийн хөндийн хөрсөн шингэж усны хагалбар газар бохирдож байна гэсэн иргэдийн гомдол шүүхийн давтцанд хүрч шүүхээс тус компани экологи төвчрүүлсэн хохирлыг нөхөн төлөөлж 150 сая төгрөгөөр торгох ял шийтгэж уулуурхаан үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жил хасгаар тогтоол гаргаж байсан юм а. Шингэ хаягдлын талантай холбоотой иргэдийн гомдол тасралтгүй гарцаар энэ удаа аймгийн цэцэг даргын захирамжаар тус уурхаад хяналт шалгалт их ажлын хэсэг томилогдсон ажиллаж байгаа юм байна. Шингэ хаягдлын далангийн тухайд өмнө чанаргүй материал буюу пилонк ашиглаж хаягдлын далангаа хувцсны улмаас цоорч газрын хэвлийн усны сан бүхий газар гол бүрний өрсөс бүрлдэг их газар тархаж хүний эрүүл мэнд мал амьтан ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэх үүсгэх, үхэл мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаль орчныг бохирдуулснаар нийтдээ 672.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан шүүхээр тогтоогдсон шийтгэж байсан юм а.